баярлалаа. Библийн үгийг уншицгаая. Хаадын дэд номын 9-р бүлэг 14-р ишлэл. Хаадын дэд 9-р бүлгийн 14-р ишлэл байна. Олсон бол 9-ийн 14-р ишлэлээс би уншия. Ингээд Нимшин аж Йошфатын хүү Еху Ярамын эсрэг хувилдав. Тэр үед Ярам бүх Израильчүүдийн хамт Арамын хаан Хазаалын эсрэг Рамот Гилеадыг хамгаалж байлаа. Харин Ярам хаан Арамын хаан Хазаалтай тулалдаж байхдаа Арамайчуудаас олсон шархаа эдээхээр Израиль рүү буцаж ирсэн байлаа. Иймээс Еху хэрэг та нарын санаа ийм байгаа бол Израильд дуулахаар хинч оргох юм уу? Хотыг орхин явж болохгүй юм ээ. Тэгээд Еху тэргэнд суугаад Израиль руу явв. Учир нь Ярам тэнд хэвтэж байсан билээ. Юдагийн хаан Ахазия Ярамтай уулзахаар тэнд ирсэн байв. Израилийн цамхаг дээр харуул зогсож байсан бөгөөд Ехугийн цэргүүдийг ирж байгааг тэр хараад би цэргүүдийг харж байна хэм гэжээ. Ярам нэг морьтон авч тэднийг угтуулан илгэн амар амгалан уу хэмээн түүгээр асуулаг гэв. Ингээд морьтон ирж түүнтэй уулзахаар явж хаантан амар амгалан уу хэмээсэн билээ гэв. Еху чи амар амгалантай ямар хамаатай вэ? Миний хойноос яв гэв. Харуул мэдээлэхдээ Илч тэдэн рүү очсон боловч буцаж ирсэнгүй гэв. Тэгэхэд хаан 2 дахь морьтон эрийг илгээсэнд тэрээр тэдэн рүү ирээд хаан амар амгалан уу гэж асууж байна гэв. Еху чи амар амгалантай ямар холбоотой вэ? Миний хойноос яв гэмээн хариулав. Харуул Илч тэдэн рүү хурж очсон боловч буцаж ирсэнгүй. Тэдний давхилт нь Нимшийн хүү Ехугийн давхилттай адил юм. Учир нь тэрээр галзуурсан мэт давхитаг гэж мэдэгдэв. Тэгэхэд Ярам бэлэн байх түн гэв. Тэд түүний тэргийг бэлтгэв. Израилийн хаан Ярам болон Юдагийн хаан Ахазия тус тусын тэргэндээ суун Ехуг угтахаар гарч Израиль хүн Наботын эзэмшилээр түүнтэй тулгарав. Ярам Ехуг хараад Еху амар амгалан уу гэж асуусанд Еху чиний эх Изебедийн завхаарал болон түүний эд шидүүд олшрон байхад юун амар амгалан байх илээ хэмэв. Ярам эргэн зүгтаад Ахазияд хөөе Ахазия ургалт гэв. Еху бүх хүчээрээ нумаа татаж Ярамыг гарынх нь хоорон дуур харвав. Сум түүний зүрхийг нэвтрэн гарч тэрээр тэргэн дотроо доошоо сув. Тэгээд түүний түшмэл Биткарт хандан түүнийг өргөж Израиль хүн Наботын эзэмшлийн талбайд аваачин хаягдун. Учир нь түүний эцэг Ахабын араас чи бид 2 даган явж байхад эзэн түүний эсрэг ийхүү зөвнөснийг би санаж байна. Набот болон түүний хөвгүүдийн цусыг өчигдөр би үнэхээр харлаа гэж эзэн айлдаж би энэ эзэмшил дээр чамд эргүүлэн төлөх болно гэсэн билээ. Тэгэхээр одоо эзний үгийг дагуу түүнийг авч тэр эзэмшил дээр хаягдун гэв. Энэ хүртэл уншлаа. Намхан сайн бацгаана уу? Хүн бүр ямар ч хүн байсан өөрийнхөө хийсэн үйлдэлийн дагуу гэмшиж харамсдаггүй хүн гэж байхгүй байх баха. Хүн бүр сүмд ирж Бурханы өмнө өвдгөөс өгдөн залбирах үед Бурханы өмнө буруу хийсэн гимнүгэл хийсэн тэдгээр зүйлүүд бидний сэтгэлийг маш хүчтэй барьж байдаг. Тийм учраас маш олон хүмүүс 10 жил, 20 жил сүмд явдаг боловч гимнүглээс ангижирч чадалгүй, гимнүгэл дотор баригдаад, автагдаад цаг хугацааг өнгөрүүлж амьдралаа өнгөрүүлдэг хүмүүс маш олон байдаг. Тийм хүмүүс сайн мэддэг сонсвол эхэндээ тэдэнд эргэлзээ төрдөг. Тийм ээ би Есүсийн цусаар авралыг авсан. Гэхдээ би гимнүгэл хүлддэг штэ. Библиэлд миний гимнүглийг угаасан гэж бичигдсэн боловч би өөрийгөө харвал би үнэхээр бузар муу нүгэл үлддэг хорон муу хүн учраас
Бурханы өмнө итгэлтэйгээр Бурханы үгэнд итгэхээс илүү би өөрийн санаа бодлолд удирдуулж би гэмтэй хүн, би гэмтэй штэ ингэж эргэлздэг байна. Тэгж жагаад Библийг тодорхой уншиж, Библийг тодорхой харах юм бол тийштэй би гэмнүгэл үйлсэн үнэн. Гэхдээ Есүс завхаарсж жагаад баригдсан эмэгтэйг ч гэсэн би чамайг шийтгэхгүй гэж хэлсэн. Бурхан бидний гэмнүглийг санахгүй гэж хэлсэн штэ. Еврей номдэр миний бүх гэмнүгэл, бүх хууль бус явдал санахгүй алга болсон гэж хэлсэн. Тийм учраас би зөвхт болсон нь үнэн. Миний бодлоор бол гарцаагүй гэмтэй, миний сэтгэл дотор гэмнүгэл байгаа юм шиг мэдрэгддэг, гэмшдэг боловч Бурханы үгэн дээр би гэмнүгэл үйлдсэн боловч миний гэмнүглийг санахгүй гэж хэлсэн. Миний гэмнүгэл хууль бус явдлыг санахгүй гэж хэлсэн би. Бас цас шиг цагаан болгож өгсөн гэдэгт итгэж би нүгэлтэн биш юм байна. Тэр үед бидний сэтгэл Бурханы сэтгэлтэй нэг болж Бурханы сүнс бидний дотор орж ирээд ажиллаа хийдэг юм аа. За тийм болохоор хүмүүс бүгд адилхан сүмд ирж, залбирч, бас мөргөл үйлддэг боловч үгийг сонсох үед адилхан мөргөлийн зааланд, адилхан сандал дээр суугаад, адилхан пастрын үгийг, адилхан Библийн уншдаг боловч би өөрийн бодлоор харах юм бол миний сэтгэл дотор гэмнүглийн тийм шарах байдаг учраас гэмтэн гэж хэлхээсээр аргагүй. Харин эсрэгээрээ Бурханы үг миний сэтгэл дотор орж ирээд суурьших юм бол миний сэтгэл гэмнүглээс ангижирч эрх чөлөөтэй болж тэргээс авахуулаад бидний итгэлийн амьдрал эзэнтэй нэг болж эзний ариун сүнс бидний дотор орж ажиллаа хийх юм аа. Ким Чун Хван эдгээс шах хорд авдараас болж эмнэлэг твдэж байхдаа би тэр эмнэлгийн өрөөнд орж үзсэн. Тэр эмнэлгийн тэр өрөөнд дотор үхлийн сүүдэр дүүрсэн байсан. Түүний ээж хажууд сандалд суугаад нулимсаал урсган сууж байсан. Намайг оронгууд тэр ах зүгээр толгоогоо ингээд өргөснөө дахиад доошлуулсан. Ош өрөвдөлтэй байдалтай хэвтэж байсан. Хараахан үхээгүй байсан. Ким Чун Хван эдгээс үхээгүй байсан мөртлөө амьд байсан мөртлөө тэдний сэтгэл дотор, гэр бүлийнхэн сэтгэл дотор аль хэдийн үхэл ирчихсэн байсан. Би тэр эмнэлгийн өрөөнд ормогц үхлийн уур амьсгал над руу шууд автаж ирсэн. Би толгоороо бодсон. Хэрэг энэ газарт Паулус гэдэг хүн биш. Есүс Христ гэдэг хүн энэ газарт энэ өрөөнд зочилсон бол ямар зүйл болох байсан болов? Есүс энд ирээд үг дамжуулж өгөх болно. Тэг болно, тийм ээ? Тэгж жагаад Ким Чун Хван эдгийгч хорд авдар хүнд байгаа юу? Чи үхэж байна шүү. Есүс хэрэг ирэх юм бол ээж нь эхнэр нь баярлаад Есүсээ та ирсэн юм уу? Манай нөхөр үхэж байна. Манай нөхрийг авраарэ. Тэгвэл Есүс шууд аварж өгөн, тийм ээ? Бос гэвэл. Ингэж өвдөжсэн Ким Чун Хван эдгээс ч гэсэн шууд босоод ирэх байх гэсэн бодол төрсөн. Тэгш үнэхээр гайхалтай зүйл бол би Библийг олон удаа уншиж байсан ч гэсэн би олон удаа Библийг уншсан ч гэсэн бүх ишлэлийг би санаж байдаг юм бишээ. Ямар нэгэн зүйл тулгарх юм бол шал өөр юм санаанд орж, шал өөр ишлэл санаанд орж, яг тэр асуудал тулгарх юм бол яг тохиромжтой ишлэлүүд надад санаанд ордог.
Есүс тэр өөрөө эмнэлэгт орсны дараа зүгээр яваад өгөх биш. Бүгдийг эдгэж өгнө гэсэн бодол төрсөн. Кимчуан эдгэгч одоо энэ орон дээр хэвдэж байна. Үхэж байна. Түүний ээж нь гүнийг гашуул дотор унтсан байна. Эхнэр нь ч гэсэн мөн адилхан. Есүсэнд ирэх юм бол хичнээн баярлах бай. Есүсээ та ирсэн үү? Үнэхээр сайн ирлээ. Та манай нөхрийг эдгэж өгөөрэй. Гэхдээ тэр өдөр миний сэтгэл дотор ямар сэтгэл төрсөн бэ гэвэл нэрээ миний сэтгэл дотор ч гэсэн Есүс байгаа штэ. Миний дотор Есүс байгаа. Есүс өнөөдөр ч бай, маргааш ч бай. Өчигдөр ч бай, өнөөдөр ч бай. Юу илээ? Чангаар хэлээрэй. Өчигдөр ч гэсэн, өнөөдөр ч гэсэн өөрт адил байдаг гэсэн тийм ээ. За тэгвэл тэр үеийн Есүс, Библиэлд байгаа Есүс, миний сэтгэл дотор байгаа Есүс адилхан юм чинь энэ итгэгчийг би эдгэх юм байна гэсэн бодол төрсөн. Яг тэгвэл миний сэтгэл дотор Есүс байгаа учраас Есүс энэ итгэгчийг хараа зүгээр өнгөрөөхгүй байхаа гэсэн бодол төрсөн. Тэгээд би ингэж хэлсэн. Итгэгчээ над руу хар. За пастороо тэр хахад хэлсэн. Түүний хажууд тусал байсан. Тэгээд чи тэрийг хардаа энэ хоолойгоор тусал чиний бие дотор орж байна. Энэ хоолой байхгүй байсан бол чиний судас руу яаж энэ тусал орох байсан бэ? Яг түүнтэй адилаар Есүсийн сэтгэл чиний сэтгэлтэй холбогдсон байх юм бол усны хоолойгоор дамжиж урсдаг. Бас цахилгааны утсаар дамжиж урсдаг шиг чиний сэтгэл ч гэсэн Есүсийн сэтгэлтэй нэгдүүлэх ёстой. Би чам тайлбарч өгье. Сайн сонс. Би нэмлэгт ирэхдээ Есүсийн газарт ирэх юм бол арцаагүй чамайг хараагүй царайлахгүй. Заавал чамайг эдгэн гэсэн бодол төрсөн. Есүс чамайг эдгэн. Баттай эдгэх нь баттай. Чи ч гэсэн этиг. Есүс энд ирэх юм бол намайг эдгэн шүү. Есүс байсан бол эдгэх байсан. Тийм сэтгэлтэй байх юм бол чиний сэтгэл Есүсийн сэтгэлтэй нэг болох юм аа. Тэгэх юм бол чиний хор давтар чинь хүнд байгаа ч гэсэн Есүсийн өмнө наа чинь юу ч биш. Эдгэрч чадна. Би 20 минут юм уу ингээд тайлбарсан. Ингэж итгэдэг юм шүү. Тэр итгэгч миний хэлсэн үгэнд итгэж ихэлсэн. За би явлаа шүү. Орноосоо хурдхан босоод эдгэрээрээ. 10 хоногийн дараа өглөөний хоол идчихсэн чинь над руу ууцаар ярьсан. Пастраа сайн байна уу? Окей махаас. Юу сайн? Юу вэ? Пастраа би маш сайн байгаа. Өнөөдөр эмнэлгээс гарнаа. Оо тийм үү. Бид нар бүгднгийнх нь нүдэнд 2-3 хоног л амьдрах болов гэдээ гэж бодож байсан. Гэвч эмнэлгээс гарна гинэ. Юу болсон юм болоо? Урчигдөр би эмчилгээнд орсон чинь ямар ч хор давтрын эс байхгүй болсон байна. Хор давтраас идэрчлээ пастраа. Хоолойд нь маш хүч мэдрэгдэж байсан. За өнөөдөр өглөө сайн мэдээ Гангнам-сумд ирсэн та бүгднийх нь сэтгэл дотор маш их Библийн ишлэлийг мэдж сонссон, ойлгосон байгаа. Тэр тэдгээр Библийн ишлэлүүдийг мэдж байгаа Библийн ишлэлүүд, Библийн онолууд, эдгээр зүйлүүд зүгээр ингэ байгаа биш. Сэтгэл дотор холбогдоод Есүсийн сэтгэлтэй та бүхний сэтгэл хоёр холбогдох юм бол та бүхний сэтгэл дотор өнөөдрийн газарт байгаа та бүхэн хинч байсан. Есүс хамгийн түрүүнд та бүхний сэтгэл дотор ажлаа хийж эхлэх болно. Өмнө нь байгаагүй тэр сэтгэл гарч ирээд миний мэдж байсан Библийн ишлэл сэтгэл дотор холбогдож эзэн энэ ажлыг хийх юм байна гэсэн итгэл та бүхний дотор төрөх болно. Тэгвэл тэр үеэс ахуулаад та бүхэн
зүгээр 박옥수, 파스트레 뭐 조규윤, 문영준 биш. Есүсийн ажиллах. Тэр багаж болж ажиллах болно. Энэ бол маш гайхалтай. Ахав гэдэг хаан Израилийн хамгийн бузар муу хаан байсан. Тэр Ахав гэдэг хаан байх хугацаанд Бурханы хүн Элия гэдэг иш үзүүлэгч байсан. Бас Элиша гэдэг иш үзүүлэгч байсан. Бурхан Ахав Израильтэй хамт Бурханаас өөр шашин шүтэж гэмнүгэл автагдсан байх үед маш олон Бурханы иш үзүүлэгч нарыг алж хороох үед Ахавын сэтгэл дотор өөр нэгэн холбоос бий болж Бурхан руу одоо татах гэж, удирдах гэж маш ихээр Ахавд ажиллаа хийсэн. Элиагаар дамжуулан 6 сарын турш бороо оруулаагүй байсан. Бас тэнгэрээс гал бууж тахилыг шатааж байгааг харуулсан. Бас бороог оруулсан. Маш олон Бурханы гайхамшигтаар дамжуулан Баал гэдэг өөр шашинд холбогдсон байсан Ахавын тэр холбоосыг тасалж эзэн Йохва Бурхантайгаа хамт холбогдоосэй гэж хүсэж байсан. Бид нар нэг 7 хоногийн бүтэнсэн өдрийн цуглаан дээр олон итгэгч нар ирдэг байгаа. Хагсын өдөр болох юм бол миний хувьд манай итгэгч нарын сэтгэлийг би хайж очдог. Бодож тунгааж үздэг. Тэгээд манай итгэгч нарын сэтгэл дотор Бурханы үгтэйгээ холбоотой болж тэр үхсэн байсан сэтгэл хэн амьдран гарч ирээд тэр сэтгэл Бурханы сэтгэлтэй холбоотой болсон үед одоо хүртэл тавхны бодол, тавхны санаа бодол, тавхны үзэл бодолтой ерөөсөө харьцуулахын аргагүй эзний гайхамшигтай мэргийн ухаан та бүхнийг удирдах тавхны гайхамшигтайгаар удирдахаас зогсохгүй. Мөн төдийгүй тавхны амьдрал дотор Бурхан ажиллана гэж бодохоор үнэхээр гайхамшигтай байна. Энэ удаад бас би олон удаа ярьж байсан байгаа. Чанан сүм дээр очиод 3 хоногийн турш цаашдаа их сургууль дээр очиж сэтгэлийн боловсролын лекц явуулах гэж байгаа. Тэр багш нарын итгэлийн амьдралын сургалтыг хийсэн. Манай Шимхон Сов сайн мэдээ түгээгч Вонжуд хотод байхдаа жоохон асуудал байсан гэж хэлсэн. Цугтсан гинэ нэгэн өдөр. Тэгээд дараа нь маш өөрчлөгдсөн гэсэн. Вонжусмын 정용만 пастор над дээр ирээд манай Вонжуд байхдаа Шимонгосоо сайн мэдээ түгээгч маш хизээ ингэж өөрчлөгдчихвөө гэд маш гайхаж байсан. Би ингэж хариулж өгсөн. Би 분당д очивол Богёмжу пастор байгаа. Богёмжу пасторууд миний алч хүү. Тэгээд би Богёмжу пастор гэж хэлэхгүй зүгээр 용주 гэж дууддаг. Тэгээд Америкаас энэ захиа ирчлээ. Чи энэ хариу захиа бичээрэй гэд ийм захич. Бас онгоцоор явахдаа онгоцны билетийг бас захиалуулдаг. Тэгээд Богёмжу надад юу гэдэг вэ гэвэл пастора Шимон Сов сайн мэдээ түгээгч үнэхээр гайхалтай юм аа. Үнэхээр гайхалтай.
юм ярих юм бол юу ярьж байгааг нь ойлгодог. Зүгээр үгээ хамаагүй хэлждэг юм шиг байгаа. Гэхдээ үнэхээр гайхалтай нь Шимон пастор ингээд хүмүүстэй ярилцах юм бол ярилцсан хүмүүс нь өөрчлөгдөд байдаг аа. Тэгээд би бол пастор тэр хүн сайн байдаа зүгээр түгээгч. Харин би түүний өмнө зогсоод яаж чаддгүй вэ? Би түүнийг түүнтэй харьцуулбал 7 дор гэж хэлдэг. Тэгээд Шимон пастор бол юу ярьж байгааг нь ойлгодог. Ямар ч хүн тэр хүний ярьж байгааг нь сайн ойлгодог, 100% ойлгодог хүн байхгүй. Гэвч тэр хүн гайхалтай бурханы бол. Тэгээд Жонgyun маань пастор сэтгэл дотор яагаад Вонжууд байхдаа сонин байсан чинь Гүндаанд очоод яагаад өөрчлөгдчихвөө гэж надаас асууж ирсэн. Би юу гэж хэлсэн бэ гэвэл чи яагаад гэдгийг мэдэхгүй байна уу? Шимон сайн мэдээ түгээгчийг харахтаа чи бол жоохон асуудалтай. Чи бол жоохон архичин гэж харж байсан. Харин Жонgyun маань чи биш. Тэр Багёнжу пастор бол Шимон сайн мэдээ түгээгчийг бурханы боол гэж харсан. Тийм л ялгаатай гэж хэлсэн. Та бүхэн пастор энэ итгэлийн амьдрал гэдэг өчигдөрхөн архичин байсан хүн өнөөдөр шал оронгороо өөрчлөгдсөнийг харж болно. Өчигдөр маш асуудалтай байсан хүн өнөөдөр маш өөрчлөгдсөн байгааг харж болно. Бас маш гайхалтай зүйл бол өчигдөрхөн итгэлээр одоо дүүрсэн, ариун сүнсээрээ дүүрсэн байсан хүн өнөөдөр сорилтонд орсон байгааг харж болдог. Та бүхэн ч гэсэн адилхан байна. Та бүхэн ч гэсэн сорилтонд орох үе байна. Сатан бүх хүмүүсийн дотор ажиллаа хийдэг учраас бүтэхгүй юм шиг санагдах үе байна. Гэвч та бүхэн хичээгээд та бүхэн өөрсдийн хичээл зүтгэлээр өөрийгөө өөрчлөе гэвэл хэцүү. Гэвч Библийг уншаад үзвэл Бурхан Авраамд юу гэж хэлсэн бэлээ? 100 настай болцсон Авраамд чиний хүү төрүүлнэ гэж хэлсэн. Бүр 100 хүрсэн байх та. Чиний хүү төрүүл, чиний үр удам Тэнгэрийн одноос олон байх болно гэсэн. Та бүхэн ойлгохооргүй зүйл байгаа ч тийм ээ. Чиний ах дахин амьдрнаа. Лазар дахин амьдрна гэж Бурхан хэлж байна. Та бүхэн байсан бол үрцнээс өмнө амьдруулж болох байсан. За үрцэн юм чинь одоо дууссан. Одоо ингээд дуусчихлаа гэж бодож магадгүй. Гэвч Бурхан маш өөр. Бидний итгэж, бидний үйлчлдэг Бурхан бол хүн биш. Түүний аманд хүч чадал байдаг учраас бидний бодлоор муухай өмхий өнөртөж ялцарсан байсан ч ясал үлдсэн байсан ч Бурхан амьдрна гэвэл амьдрна гэсэн үг. Бид нар тийм л Бурханд итгэдэг. Та бүхний сэтгэл Бурханы сэтгэлтэй холбогдох юм бол хараахан би бол Бурханы үг ороод өөрчлөгдөхгүй байгаа хүнийг нэг удаа харж байгаагүй. Бурхан сэтгэлээсээ Бурханы үгийг хөөж гаргаад эсрэгүүц байгаа учраас өөрчлөгдөхгүй байгаа болохоос Элия юм уу? Элишагийн үед Ахаб гэдэг хаан Израилийн хаан байсан. Бурхан Ахабын сэтгэлийг өөрчлөж эргүүлэхийн тулд хамгийн хүч чадалтай Элияг бас Элишаг түүн рүү явуулсан байна. Түүн рүү илгээгээд Элия болон Элишагаар дамжуулан Ахаб хааны сэтгэлийг эргүүлэхийн тулд Бурхан маш үнэхээр олон ажлуудыг хийсэн.
하도 이스라엘로 덮들지 후이드 Илиша энэ тэр дээрээ зүгээс дайснууд довтолж ирж байна. Хамгаалаарэ гэд хэлсэн. Бас тэр талаас дайснууд ирж байна гэд. Ахав хаан минь ээ. Израиль бурхан амьд байгаа. Бурхан руу сэтгэлээ нээ. Бурхан найдвараа тавьж үз. Бурхан Ахавда үнэхээр гуйсан байдалтай гуйсан. Бурхан одоо ч гэсэн энэ Гангнам сүмд байгаа хайртай итгэж шахан дүүс нартаа та бүхэн Ахав шиг Баал гэдэг шашин шүтдэггүй ч гэсэн Ахав шиг аллаг хийгээгүй ч гэсэн гимнүгэл үйлдэггүй гэж хэлэх боловч Бурхан өнөөдөр энэ цагт та бүхний сэтгэл дотор дутагдaltaй Бурханы боолоор дамжуулан маш чин сэтгэлээрээ халуун сэтгэлээрээ та бүхэнд үгээ айлдаж байгаа гэж итгэж байна. Чиний амьдрч байгаа амьдрал чинь сайхан амьдрал гэж бодож магадгүй гэвч тийм биш. Чиний амьдрч байгаа амьдрал чинь сайхан болно гэж бодож магадгүй гэвч тийм биш ээ. Үгээр дамжуулан явах ёстой. Үгийг сонсох ёстой. Үгэнд итгэх ёстой. Би чиний амьдрал дотроо чинь ажилламаар байна. Би чамайг босгомоор байна. Би чамайг миний ажилтан болгомоор байна. Чи өөрийнхөө бодлыг нэг хаяад үзэл дээ. Миний үгийг нэг сонсол доо. Миний үгийг сонсолж үзэл дээ. Би чамайг шинчлэе. Бурхан та бүхэнд үнээр чин сэтгэлээрээ гуйж байна. Өчигдөр гэрэлсэн эрэгтэйчүүдийн цуглаан дээр Саулын тухай үг уншсан. Саул хаан Давидыг алах гэж явж байгаад агуйд орж Давидын гар таринж алуулах шалсан. Бурхан Давидыг хаан болгосон гэдгийг мэдсээр байж Саул өөрөө хааны байр сууриа үргэлжлүүлэхийн тулд Давидыг алах гэж байсан. Бурхан Давидыг босгосон боловч Саул бол өөрөө хаан юм чин Давидыг алж чадна гэж бодож Давидыг хөөж явж байсан. Давид баг Саул ингээд араас нь явж байгаа учраас би ингэж жагаад баригдаад үхчих юм биш байгаа гэд айгаад Билсетийн нутаг руу зугтаж очсон. Билсетийн хаан Давид байсан учраас Израиль руу довтолж чадахгүй байжгаад одоо Давид эндээс явсан учраас шууд Израиль руу довтолж тэр дайн болж дайн дээр Саул алуулж Йонатан ч гэсэн үхэж бидний гэр бүл бүгд алуулдаг байгаа. Юун Саулыг мөрөвдөлтэй байдалд хүргэсэн бэ? Сатан түүний сэтгэл дотор ажиллаа хийж. Библиэлд Бурхан Давидыг хаан болгосон нь үнэн боловч тэгсэн ч гэсэн би хаан юм чинь би хаан штэ. Би Давидыг алж чадна. Би Давидыг алсны дараа би үргэлж хаан байх болно гэсэн мунхаг шунлаас болж тэр шунал Саулыг барьж байх хугацаанд Бурхантай хан босгоцсон байсан. Бурхантай хан байгуулсан учраас түн найдах зүйл бол хүний аргаас өөр юм байгаагүй. Тийм учраас хүний аргаар явж өөрийнхөө бол шиг өгч байгааг харж байна. Сүүлийн үед Солонгос сүмүүд Христийн хувьсгалын хамгийн гамшиг тулгарсан байна. Христийн шашны олон тийм пасторууд
буруу замаар явж маш олон итгэгч нар Есүсийн шашнаас эргэж байна. Үнэхээр харамсалтай байна. Би бас боддог. Манай сүм, манай цуглаан, Солонгос цуглаан тийм хүний тийм агуу алдартай гэдэг байгаа пасторууд шүүх дээр очиж шүүгд үлж тийм муу хэрэг хийсэн гэж үү? Ядаж ийм үйлдэл хийхээс өмнө сүмээс түүний хөндлөнгөөс оролцож ийм зүйлээ сэргийлж болохгүй байсан гэж үү? Тэгээд би бас сайн мэдэн энэ суваг нэвтрүүлгээс ч гэсэн яагаад ийм зүйлийг нэвтрүүлээд байна? Үнэн байсан ч гэлээ. Яагаад ийм зүйлийг нэвтрүүлээд байна? Үнэхээр сэтгэл бочмдож байна. Бурханд итгэж байсан, Есүс итгэж байсан маш олон хүмүүс сүмээс эргүүлж байна. Тэгээ буруу урсгал, буруу сүмд очиж сэтгэл додор амар амгалан олох гэж хэлж байна. За ийм үед манай сүм юу хийх ёстой вэ? Зүгээр амар тайван. Зүгээр л ингээл амьдраад байж болно гэж үү? Ийм төгсгөлийн энэ мөчөд бид нар яах ёстой вэ бурхан минь ээ? Тоошгүй олон хүмүүс сүмдээ ирээд ийм зүйл тулгарснаасаа болж түмээс буцаж явж байхад бид нар хэн эдгээр хүмүүсийг эргүүлж чадах вэ? Үнэхээр сэтгэл өгдөж байна. Бурхан Элиягаар дамжуулан, бас Элишагаар дамжуулан Ахаб хаан дээр эргэх боломжийг өгч эргэхээр түүний сэтгэлийг эргүүлэхээр маш хичээсэн. Ахабын хаан Изебел Баал шашинд итгэдэг. Бид нэр итгэлийн амьдралаар амьдрахдаа итгэлийн амьдрал гэдэг маань итгэлийн амьдралаар амьдрч гэсэн арай амар тайван амьдрч болохгүй болов. Сүүлийн үеийн Христийн шашин шүүрж байгаа шалтгаан бол тэр. 100 итгэгчтэй 200 итгэгчд нартай тэм сүмдэр очвол пастор хооллоход хэцүү байдаг. Ягаад гэвэл хань пастор хоолдог учраас. Тийм болохоор том сүм болж байдаг. Сүм аажмаар томорч тэгснээр итгэгч нар маш амар тайван, ямар ч дарамттай зүйл байхгүй. Ямар ч тийм дутагдах юм байхгүй. Зүгээр тайван л итгэлийн амьдрал хийх гэж байдаг. Тэр чинь одоо үеийн асуудал. Өөрийнх нь ариун сүнс суурил руу орж байсан ч гэсэн, өөрийнх нь амьдрал суурлийн замаар явж байсан ч гэсэн, одоогийн амьдрал өөрөө дэндүү замбраагүй учраас хоромоо сатан одоо энэ сүүлчийн үед хурж ирээд энэ амьдралаа үнэхээр адармаатай, үнэхээр замбраагүй болгочихсон. Би минь намайг төрүүлсэн ээжигээ бодож үздэг. Манай ээжийн банкийн хийдэг ажил бол усаа савнд хийгээд толгойд ажил. Хотоонд очоод усаа маш том тогоонд дүүргэнэ. Дүүргэж толгоонд ачаад ирээд бас том савнд түүнийг дүүргдэг. Усаа дүүргдэг. Одоо бол кранны усаа нээвэл ус гарч. Манай гал тогоонд 2 крант байгаа. Нэг байсан ч хангалттай гэвч 2 байвал илүү ашигтай. Будаа авшаагч байгаа. Будаа авшаагч нь будаагаа хийгээд усаа хийгээд дараа тавьчих юм бол
болчлоо гэд дуурдаг. Одоо үед маш техник хөгжиж дээр үед ерөөсөө санаачгүй зүйлүүд бий болсон. Кофе хийдэг машин, зуурдаг машин маш яг л үйлдвэрч болчихсон. Үйлдвэрчсэн гэсэн үг. Одоо тийм сайн болцсон боловч манай самбын үнэхээр завгүй байдаг шүү. Яагаад ийм хөгжсөн мөртлөө тийм завгүй байдаг байна? Муу ёрын сүнс бид нарыг тийм болгочихсон. Эмх самбраагүй. Би итгэлийн амьдралаар амьдрахдаа одоо цаг үе өнгөрч байна. 21-р зуун хурж. Би одоо энэ зуундаа автахдахгүй бай гэж хичээж байгаа. Модыг дагаж явъя гэвэл хинч модыг дагаж явж чадахгүй. Банкын хувьсаж өөрчлөгддөг учраас. Тэгээд би Библийг уншиж, залбирч, үг дамжуулж, тэрнээс өөр юу ч хийхгүй бай гэж маш хичээдэг. Өглөө 7 цаг 30 минут босоод сүмд очсон. 7:30 гээд. Сүмд очоод ихэнх цаг нь итгэж нартай ярилцаж, сайн мэдээ дамжуулж хамт ярилцах цаг авдаг. Би нэг удаач карманда хийж яваагүй. Гар утас цагийг маш их үрждэг учраас гар утаснаас болж маш их цаг алддаг. Тэгээд би үнэхээр хүсэж байгаа зүйл бол мөргөлийн цагт гар утсаа далд хийж Библийн үгэнд сэтгэлээ бүх сэтгэлээ хандуулаасаа гэж хүсэж байна. Бас утсаар ярихдаа цуглааны цаг дээр болж өгвөл утсаар ярихгүй бай гэж хүсэж байна. Болж өгвөл утсаа нэг асаахгүйгээр Библийн намууд илгээд тавьчаасаа гэж хүсэж байна. Бас цуглааны цаг дээр 10 минут өмнө ирээд сэтгэлээ бэлэн байлгаад та бүхэн бас хэцүү байсан ч гэлээ. Их мөнгөч вэ, бага мөнгөч вэ? Хандиг өрөх юм бол сэтгэлээсээ өөрчлөгдөнө. Та бүхэн бас ингээд суухдаа хойно суугаад ингээд нуруугаа налаад ингээд унтахын байдлаасаа илүү урд суугаад пастраа унтахгүй яаж сонсох юм бэ гэж ярьдаг хүмүүс ч байлээ. Урд суувал харин гайгүй байх бол бид нарт маш зүйл алдаж байна. Бид нар бүх салбарт жоохон мэддэг. Харин нэг тал сайн мэддэг салбар гэж байхгүй. Энэ дэлхийн маш их мэрэгэн ухаан маш мэдлэгүүд байдаг учраас Хайр Солонгосын Пуужингийн одоо үйлдвэрчлэлд ямар хувьд ирсэн байгааг хинч мэдэхгүй. Тийм зүйлийг мэдээ гэвэл маш судлах ёстой. Интернетэн цаг алдаж, гар утсан цаг алдаж. За, тийм зүйлийг хийх хэрэгтэй. Утас ч гэсэн авах ёстой. Яагаад би ийм юм хэлж байна вэ гэвэл миний итгэлийн амьдрал дээр үнэхээр эмх самбраагүй. Итгэлийн амьдрал уу эсвэл гимнүгэл үү? Би зөвхт хүн үү, гэмт хүн үү? Яг Библийг тулгаж үзээд яг тодорхой болох юм бол гимнүгэлгүй гэдэг нь тодорхой болж Бурхантай яг сэтгэлээр холбогдож үнэхээр сайн холбоотой болох юм. Гимнүглийн асуудал зөвхөн тийм байдаг биш. За, миний орлого ийм хэмжээнд байгаа. Тэгвэл би яавал эзэнд хандиваа өргөж чадах вэ? За, би энэ удаад манай сүм сайн мэдээний төлөө ажиллаж байгаа штэ. Би яаж энэ мөнгийг өргөх вэ? Миний мөнгө жоохон дутж байгаа ч гэсэн Бурхан залбираа нэг өргөөд үзье. Та бүхэн тийм сэтгэл бол Бурханы сэтгэлтэй бидний сэтгэлийг холбогдуулах маш сайн боломж юм аа.
Би сайн мэдээ тарах жоохон дарамттай гэж үзээгүй зүйл байсан ч гэсэн. Эзэн миний төлөө загалмай цовдлогдож өгсөн шүү дээ. Би тийм дарамтнаасаа болж сайн мэдээг дамжуулахгүй гэж юу? За чадахгүй ч гэсэн нэг хийж үзэх үү? Оролдоод үзэх үү? Тэр хүн миний үгийг сонсох уу? Яах болоо? Эзний төлөө та бүхэн бодож, эзний тухай бодож, үргэлж сүмийн төлөө бодож, бурханы төлөө бодох тийм бодлууд бурхан та бүхний сэтгэлийг холбож, бурхантай холбогдох үнэхээр сайн зүйл. Бурханы сэтгэлтэй та бүхэн холбогдсон үед тэр үед та бүхэнд хүрч ирэх тэр сэтгэл та бүхэнд байгаа ямар ч аж аргал та бүхэнд байгаа юм хичнээн баяр хөөртөж харьцуулахын аргагүйгээр та бүхний сэтгэлийг удирдах болно. Үнэхээр завгүйгээр амьдарч байдаг учраас итгэлийн амьдралын тухай бодох завч байхгүй байна. Тэгсэн ч гэсэндээ өнөөдөр бүтэн өдрийн юм чинь сүмд очихоос одоо сүмд очихоос гэж ирдэг хүмүүс байна. Гэхдээ та бүхэн бодоод үзээрэй. Миний аж нар Америкт байгаа. Олон удаа хэлж байна. Ачийг харж иж амьдралын жинхэнэ амтыг амтлнаа гэж хэлж байна. Тэгээд бас FaceTime гэдэг одоо утсаараа нүүр тулж ярих тийм програм байдаг. Тэр маш сайн. Тэгээд надад ингэж хэлж байна лээ. Одоо ингээд ойр дотн зүгээр ойр зуурын юм ярьсан ч гэсэн ач нарыг тэр утсаараа нүүр тулж харж чадж байгаадаа үнэхээр баяртай байсан. Би ачийг харахад үнэхээр их баярлдаг. Америкт байгаа ачтай утсаараа харан сэтгэлээ нэгдүүлж болдог шиг та бүхэн ч гэсэн нэг FaceTime аваад Тэнгэрийн ачлалт байгаа бурхантай нэг ярилцаад үзээрэй. Би Samsung-д ингэж Samsung-д хэлээд бурхантай FaceTime хийж болох тийм програм хийж өгөлдөө. Мэдээж FaceTime-аар бурхантай ярьж чадахгүй ч гэсэн 10 минут, 5 минут ч гэсэн зав байхдаа Библийн нэг ишлэл уншиж, Библи дотор байгаа бурханы тэр хүслийг мэдэж, бурхан яагаад ийм зүйлийг хийсэн бол, бурханы сэтгэл ямар байсан болоо гэд бурханы сэтгэлийг харъя гэж хичээвэл харагдаг. Та бүхний сэтгэл хоосон байхдаа, та бүхний сэтгэл үнэхээр яхаа мэдгүй байхдаа бурханы үгийг унших юм бол, Библийг унших юм бол та бүхний сэтгэл гашуудлыг дийлж, зовлон дийлж, найдварыг бидэнд өгч та бүхний амьдралыг Есүс рүү удирдах өгөх болно. Бүтэн өдөр өглөө жоохон эрт ирээрээ. Цуглаанаас нэг 30 минутын өмнө ирээд суугаад гэрт бодсноос энд ирээд жоохон тунгаавал илүү тодорхой болно. Энэ бол гарцаагүй үнэн. Их мөнгө өргөх биш. Бага мөнгө ч гэсэн. Бурхаваа өнгөрсөн нэг ондоо манай гэр бүл үнэхээр эрүүл байлаа. Би ингээд төгшөрсөн ч гэсэн Бурхантай биднийг манай гэр бүлийг эрүүл байлгасан баярлалаа. Баярлалаа гэж хэлэх гэж би өнөөдөр цуглааны газар жоохон эрт ирж эхлэе. Бурхан минь ээ. Би өөр юм хэлж мэдэхгүй. Зүгээр л баярлалаа гэж хэлмээр байна. Бурхан минь ээ гэд Бурхантай сэтгэлээ ингэж л хуваалцдаг. Тэгдэг юм. Бурхан өнөөдөр ч гэсэн та бүхэнд үгээ альтаж байна. Хайртай хүү минь, хайртай охин минь. Чиний цаашдын амьдрал миний гарт байгаа. Би чамайг хамгаалж өгье. Би чамд хүчийг өгье. Би чамайг амар амгалан болгож өгье л дөө. Энэ үг миний сэтгэл дуулдвал маш аж аргалтай болно.
Сайхан машин суухгүй байсан ч, сайхан орон сууцсан суухгүй байсан ч гэсэн, сайн хоол идээгүй байсан ч гэсэн. Тиймэрхүү зүйлтэй харьцуулшгүй зүйл аз жаргал хурж ирэх учраас энэ дэлхий дээр маш олон хүмүүс аз жаргалыг олох гэж баяр хөөргийг хайж ирж явах шаардлага байхгүй гэсэн үг. Би л тэгж боддог. Надад л тийм байна. Дэлхийн өнцөг бүрээр ингээд явж байгаа ч гэсэн нэг удаа ч аяллаар явж байгаагүй. Гадаадд явбал хүмүүс надад хоолнд орё гэвэл би маш хүчтэй татгалздаг. Миний гэд сичнээн гарч ирсэн билээ. Дахиад гарах гээд байгаа юм уу? Энийг үзээд чинь одоо бүр хэдэн сартай болчихлоо. Тэгээ би итгэгч нартай ярилцсан. Заримдаа өөлдөг, заримдаа инээлдэг. Ингэж сэтгэлээл хуваалцдаг юм. Үнэхээр баяртай байдаг. Ахав хаан. Бурханы иш үзүүлэгч Илиша хурж ирээд ингэж гуйж ярьсан боловч. Бурханы хүн Илиша хурж ирээд Тэнгэрээс гал бууж байгааг харуулж өгсөн боловч. Бороог бас оруулсныг харсан боловч. Хааны суудал дээр суусч байж Бурханд ямар ч сонирхол байгаагүй. Тийм байдлыг харж болно. Сайн мэдээ Гангнам сүмд байгаа итгэгч нар Ахав шиг итгэгч нар байхгүй боловч Ахавын замаар дагаж явж байгаа итгэгч нар бол маш олон байна. Сэтгэл ертөнцид тавьж, сэтгэлээ гадаад ертөнцид тавьж. Мэдээч тийм байхаа. Сэтгэл биднэрт махан бие байдаг учраас махан биеийг жоохон хангалуун болгож өгмөр байгаа, махан бие баярлуулмаар байгаа сэтгэл бидний хинт ч байдаг. Тэгсэн ч гэсэн энэ ертөнцийн зүйлээр энэ махан биеийг дүрхэхээс илүү Есүсийн сэтгэлээр тавхны махан биеийг амруулаарай. Есүсийн хайр нь тавхан махан биеэ автуулаарай. Бурхан минь ээ, би юу болоод та намайг аварсан бэ? Би тоошгүй энэ олон хэдэн тэрбум хүн ам дотор намайг сонгоод яагаад Бурханы үгийг сонсгосон бэ? Би юу болоод? Над шиг хүн юу болоод Бурханы авралыг надад хайрлаж байгаа юм бэ? Бурханд талуу сэтгэлээрээ залбираарай. Бурхан минь ээ гэж та бүхэн би ингээд итгэгч нарыг харахтаа Бурханаас сэтгэл хол байгаа итгэгч нар олон байгааг харж болно. Би тайзан дээр ингээд зогсоод юм ярих гэвэл сэтгэл маш халуун, яригмаар байгаа зүйл маш их байна. Би өнөөдөр өглөө ч гэсэн Библийг уншсан. Өнөөдөр өглөө Библийг уншин энэ Библийг уншиж итгэгч нарын өмнө гараад үг дамжуулж болох юм байна. Үнэхээр өнөөдөр өглөө бид нар бол Ахавын сүрэл, Ахав бүхэж, Ахавын хүү Ахашя хаан болсон байгаа. Гэвч дээрээс унаад үхсэн байгаа. Үхэхдээ Бурханы бол Элия байсан. Ахазя Элия дээр очилсоо гэж хүсэж байсан. Гэвч Ахазя Эброны Баал шашны хүнд рүү хүн явуулсан байна. Яагаад Эброны Баал хаан дээр очисон бэ? Эзэн Йохва байж л хахад. Амьд байгаа эзэн Йохва бол жоохон дарамттай эзтэй тийм ээ. Амьд байгаа учраас бидний бүх сул дорой талыг мэдж байгаа дарамттай юм байдаг. Дарамттай, очиход дарамттай. Гэвч Баал хаан бол Баал тэр шашин бол үхсэн тийм шашин учраас юм аваачаад өвчих юм бол тэгэл юу ч хөдлөхгүй тийм шашин учраас олон хүмүүс өөрийнхөө сэтгэлийг харагдаж өгдөг. Өөрийг нь харагдаж өгдөг, ойлгодог.
тийм шашин дуртай. Би олон сайн гээд байгаа сүмийн үгийг сонсож үзсэн. Тэр пасторууд юу ярьдаг вэ гэж сонссон чинь өнөөдөр сайхан өдөр байна. Өнөөдөр мэндийг та бүхэнд хүргэе. Өнөөдөр үнэхээр гоё өдөр байна гэв. Гэвч сүмийн ямар пастор манай буруу итгэлийн амьдралыг зааж, буруу алдаа зөрчлийг зааж, тийм сүмүүд хаана байна вэ? Манай сүмээс өөрсөн байхгүй бах. Баян өөр сүмүүд бол дандаа итгэгч нарыг магтдаг, бусдыг магтдаг. Тийм сүмүүд бол үүл шиг алга болно. Баал шашин бол юу гэж хэлнэ, юу ч хөдлөхгүй ингээд байж л. Та бүхэн тийм шашин дуртай биз дээ. Жохон мөнгө өргөөд мөргөлийн газар жохон сууж агаад уцчирдаг. Бурхан бол тийм бурхан биш ээ. Бидний сэтгэлийг удирдах хайртай итгэгч нарын бугуунаас барьж бурхан гашуудлын зовлонгийн уулаар бид нарыг хөдлөн явдаг. Алдарт гайхамшигтай газраар та бүхнийг удирдах гэж бурхан та бүхэн хоёр сэтгэлээсээ гар барилцахын тулд Библиэлд бичсэн байна. Библи 66 ном бол бүгд бурханы үгээр дүрцэн байгаа. Энэ Библи дотор бурханы сэтгэлийг та бүхэн олж хараад та бүхний сэтгэл тэр бурханы сэтгэл дотор байгаа. Библи дотор харагдаж байгаа бурханы сэтгэлдээ нэг болцсон үед та бүхэн сэтгэлээсээ бурхантай гар барилцсан хүмүүс болох юм аа. Тэгвэл та бүхний явах зам бүр үхлийн хавцал байсан ч гэсэн, бартаатай, өргөстэй газар байсан ч гэсэн, аюултай зам байсан ч гэсэн, бурхан бидний гарнаасаа зууран явж байгаа бол, хөдлөн явж байгаа бол ямар асуудал ах вэ? Энэ дэлхийд хэдхэн мөнгө өгвөл олж болох тэр баяр хөөр, хэдхэн зоос өгчих юм бол, хэдхэн цаас өгчих юм бол олж болох тэр баяр хөөр, тиймэрхүү зүйлтэй харьцуулж чадахгүй. Гайхамшигтай баяр хөөр ажралыг бурхан бидний төлөө бэлдсэн байгаа гэсэн үг. Хайртай итгэж ахын дүүс нар минь ээ. Өнөөдөр би энэ Библийн ишлэлийг тунгаан бодож үзсэн. Би яагаад манай итгэгч нартай Ахабын сүйрж байгаа энэ яриаг ярих ёстой вэ? Би заавал энэ үгийг дамжуулах ёстой гэж үү? Ахазия сүйрж. Йорамын хаан Йеху Йорамыг уруудаг. Өөрийнхөө хааныг алдаг. Избел ханху Избел Йорам хааны ээж нь гэж хэлнэ, тийм ээ. Нүрээ будаж, үсээ засаж, цонхоороо ингээ харж байгаад эзнээ алсан нохоо минь ээ. Чи ямар тайван уу гэж асуусан. Тэгээ Йеху миний талд орсон хүн хэн бэ? Түүнийг цонхоор хай шит гэж хэлсэн. Тэгээд түүний болоод Избелийн болоод Избелийг цонхоор гарч шидсэн. Шидсэн чинь үхээд унаад нохоо нар ирээ түүнийг идсэн. Йеху бас захиа бичдэг. Оглогч нартаа. Та нарын дэргэд хааны хүүнэр байгаа учраас хамгийн ухаантай хүнийг хаан болгоч байлдахтун. Надтай байлдахтун гэсэн. Тэгээд ахлагч нар нь маш айсан. Хоёр хаанч түүнийг дийлж чадахгүй хахад яаж бид нар дийлэх юм бэ гэж бууж өгсөн. Тэгээд бид нар бууж өглөө яах ёстой вэ гэсэн чинь 70 ханхүүгийн толгойг таслаад явуул гэж хэлсэн. Тэгээд 70 ханхүүгийн толгойг аваад ингэж Ахаб хааны
үр удам суурьж байгааг харж болно. Даланхаа хүүгийн толгой тастаад савнд хийгээд Израилийн тэр төвд байрлуулсан. Би ийм яриаг заавал дамжуулах ёстой гэж бодохгүй байна. Гэвч үр дүн бол анхнаасаа Ахаб хаан Изабелийг дагаж явснаас болж жоохноор Израилийн ард түмэн ч гэсэн жоохноор Изабелийн үгийг дагаж явж байсан чинь махан би дотроос ийм бодол төрж ирнэ. Цаашаа одоо ингэж буцаж явах боломжгүй болсон. Би дэндүү ирч гисэн. Би дэндүү явчихлаа. Ингээд хорон муу Ахаб хаан болж үржлөгдөж өөрийн үр удам, өөрийн эхнэр маш өрөвдөлтэйгээр суурьж байгаа тэр байгаа байдлыг Библи маш дэлгэрэнгүй бичсэн байгаа. Есүс Христийн ертөнц. Авраамийн үр удам Давид хаан төрдөг. Давид хаан Соломоныг төрүүлж, Соломон Робоамыг төрүүлж, Соломоны үед алдар амгалан дүүрсэн байсан учраас хүмүүс буцартдаг. Мянган ихнэр авч бас өөр шашин шүтэж хүний жинхэнэ төрх гарч ирж байна. Сатан хүн төрлөختнийг мэхэлж ийм болгодог. Идэх шахан дүүснаар минь ээ. Одоо нойрноосоо сэрцгээе. Одоо хизээ бурхан эзний өмнө зогсоо мэдэхгүй ч гэсэн би цагаан үстэй болсон, буурал үстэй болсон чинь эзний өмнө зогсохыг байн боддог болсон. Бодох тусам үнэхээр азаргалтай байна. Хайртай эзэн бид нарыг хайрласан тул бидний гэм нүглийг бүгдийг уучлж, юу ч хийгээгүй миний бүх гэм нүглийг уучлж, газарт бүх цусаа уурсгасан. Би хэдэн жил цаашаа амьдрахыг мэдэхгүй ч миний амьдрал дээр би суурьж буцартахгүй гэдэгт итгэж чадахгүй байна. Итгэлтэй хэлж чадахгүй байна. Цаашаа хэдэн жилийн турш бурханд үйлчлэн явж чадхаа мэдэхгүй ч гэсэн бид нар удахгүй эзний өмнө зогсох болно. Тийм учраас сайн мэдээ түгээж байгаад эзний өмнө зогсмоор байна. Өнөөдөр би та бүхэнд нэг олон зүйлийг шаардахгүй гэж бодож байна. Байн та бүхэнд зав байхгүй бол уучлаарай. Зав байхгүй байвал ядаж 0-д суух цаг ч гэсэн. Хэдэн минут ч гэсэн эзний өмнө эзэн минь баярлалаа. Над шиг хүний аварч өгсөндөө баярлалаа. Ингэж нэг хэлээд үзээрэй. За эзний ячаар би онгоцоор маш сайн яваад ирлээ. Онгоц нь би маш олон удаа суудаг. Гэвч онгоцны осолч гэсэн тэр хэмжээгээр маш их гардаг. 1999 онд миний зүрхний асуудлаас болж маш өвдөжсэн. Тэгээд би 17 жилийн турш маш эрүүл байсан. Маш бурханд баярлж байна. Ач нартайгаа FaceTime хийсний дараа бурхан аваа манай ач футбол тамирчин болсон гинэ. Үнэхээр өндөр бас спортод авьяастай болохоор тийм болчихсон гинэ. Бурхан аваа баярлалаа. Манай хүүгийн эрүүл мэндийг хамгаалж өгөөрэй. Футбол тамирчин байхдаа эрүүл мэндийг та хамгаалж өгөөрэй. Манай ач шиг бодохоор баярлж байна. Та бүхэн ч гэсэн эхнэртэйгээ, нөхөртэйгээ, хүүдтэйгээ нүүр тулж хардаг үстэй, тийм ээ? Та бүхэн харин бурхантай яагаад сэтгэлээ харуулахгүй байгаа юм бэ? Сэтгэлээ харуулж бурхантай хамт харилцаж амьдраарай. Бас
сүмдээ ирэхдээ баг мөнгө ч гэсэн дугтуундаа хийгээд бурхан талархалтай сэтгэлээрээ хандив өргөж хийгээрэй. Тийм агуу зүйл хийх шаардлагагүй. Хэдэн сая хэдэн тэрбум хийхгүй ч гэсэн та бүхний ганц сэтгэл байвал энэ бол эрхэм зүйл юм аа. Маш их хэмжээний тийм хандив хэрэггүй. Өргөл хэрэггүй. Бүр сэтгэл орцсон хэдэн зоосыг ч гэсэн бурхан баяртайгаар хүлээж авах болно. Хэдэн сая хэдэн тэрбум хийхгүй ч хийж чадахгүй ч гэсэн бүхэн сэтгэл өргөх юм бол бурхан баярлах болно. Та бүхэн сэтгэлээ дугтуундаа хийгээд өргөлийн хайрцагт хийгээд үзээрэй. Бурхантай ойртох тулсан бурхантай ойртох юм бол Ахав шиг болох тэр хөв багасах болно. Бурханаас сэтгэл холдох юм бол Ахав шиг болох магадлал ихсэн гэсэн үг. Тийм үстэй. Нэг агуу юм хийн гэж битгий бодоорой. Ингээр хэлбэл манай сүмийн нойлын цаас байхгүй байх юм бол тэр нойлын цаас аваад нэг нойлдоо хийх. Тэр нэг агуу юм биш үстэй тийм ээ. Жохон хүүхдүүд карантины усыг сайн татахгүй явчих юм бол карантины усаа сайн татаад явах. Тийм жижигхэн ажил ч гэсэн эсний төлөө хийж чадна тийм ээ. Тийм агуу ажил ч гэсэн хийж чадахгүй ч гэсэн баг мөнгийг бурханд өргөх хин ч гэсэн хийж чадна. Бид нар цуглаанаа дуусгасны дараа эзэн минь өнөөдөр би цуглаандаа ирсэндээ маш баярлсан шүү. Таны үгийг сонссондоо маш баяртай байна. Талархаж байна. Таны хийсэн энэ үг миний сэтгэл бүрд байгаасаа гэж хүсэж байна. Би эзний төлөө жижигхэн зүйлийг ч гэсэн хиймээр байна. Агуу номлол хийж чадахгүй ч гэсэн. Манай Gangnam-сүм үнэхээр сайхан. Нэг ирээд үзээрэй. Оройн цуглаанд ч гэсэн. Тэснэр та бүхний сэтгэл дотор бурхны сэтгэл уусаж ороод та бүхний сэтгэл бурхны сэтгэлтэй ойрхон болж та бүхний сэтгэл дотор шин сэтгэл гарч ирээд бурхны төлөө амьдардаг болж бас та бүхний бүх амьдралыг чинь бурхан өөрчилж би бас ингэж бодсон. Манай охин 2 настай ч болохоос өмнө шатж байгаа нүрсэнд унчихсан. Тэр орой манай охин арьсан түлцсэнийг харсан. Яагаад ийм болчихвоо? Найзынхан гэрт очиод унчихсан юм аа. Тэгээд би бодсон. Би пастор хүн штэ. Би охины төлөө юу хийсэн бэ? Нүрсэнд унахтаа хичнээн өвдсөн болоо. Би аав гэдэг нэртэй ч гэсэн ааваараа юу ч хийж чадахгүй байсан. Би тэр үед бурханд залбирсан. Бурхан минь ээ, би одоо хүртэл охиноо сайн өсгөхийг хүссэн. Ямар ч өөр хүмүүсээс ч илүү сайн өсгөхөөр байсан. Гэвч би ямар ч тусламж өгч чадсангүй. Охиныхоо төлөө юу ч хийж чадсангүй. Бурхан аваа. Одооноос та миний охины төлөө ажиллаж өгөөрэй. Та миний хүүг өсгөөрэй. Охиноо хүүгээ эзэн даатгсан чинь эзэнтэй илүү ойр дотн болцсон. Бурхан аваа та миний хүүг, миний охиноо удирдах явж байгааг харж чадсан. Бурхан аваа би цаашдын ирээдүйн төлөө би ямар ч ажил хийхгүй. Би хомсныхаа чиний чи юм хийхгүй. Бурханы юу хийхийг хармаар байна. Би зэрэгт явахдаа мөнгө гунчхан вон авч ирсэн. 100 вонороо хувцас аваад үлдсэн тэр 30 вон. Бас 500 воныг би Библийнхаа хамгийн арын хуудсан наагаад тавьчихсан.
Тэгээ заавал хэрэгтэй үед хэрэглэхтэй. Тэгээ нэг итгэгч хувцасгүй байхдаа би түүгээрээ хувцас авч өгөхдөө маш баяртай байсан. Тэгээ бас мөнгө байхгүй байхдаа бурхан залбираад бурхан надад хариулж байгааг хараад маш баярлсан. Мөнгө байхгүй учраас бурхан залбирсандаа маш баяртай байсан. Бурхан миний залбирлыг хариулж байгаадаа маш баяртай байсан. Миний мартаж чадахгүй нэг зүйл бол захиа бичмээр байсан боловч захианы тамаг байгаагүй байсан учраас захиагаа явуулж чадахгүй байсан. Тэгээд 내가 피용을 봤는데 왜 그러십니까? 하면서 파고단각을 내 주머니에 넣어주고 가버렸어. 군대에서 찾지도 못. 웃었어. 그래서 내가 언제 담배 피운 거 봤다 그래. тэгээд би дэлгүүрийн өмнө 매점 앞에 1등 맥주. 야 이거 다. нэг хүүхэд нь надад тамхи өгсөн. Ягаад тамхи өгж байгаа юм бэ гэсэн чинь нэг тамхи надад харсан гэсэн. Тэгээд би тамхиг дэлгүүрт ороод мөнгөөр солиулж болох уу гэж асуусан чинь болно гэсэн. Тэгээд 35 вон авсан. Тэгээд 35 вон 5 вон нэг тамаг авч болдог учраас бүгднгийн тамагаар солилцсон. Ингээд захиа битсэн. Бурхан үнэхээр баяртай байсан. Бурхан ингэж надад залбиралд хариулж байсан байна. Жохон дутагдaltaй байсан ч хэцүү байсан ч Бурхан надад ажиллаж байгааг харж чадсан. Маш баяртай байсан. Одоо Библи бидэнд айлдаж байгаа. Тэр харь үндэснүүдийн үе. Харь үндэснүүдийн үеийг тохиолдуулан бид нар юудэчүүд биш, харь хүмүүсээ зү тийм ээ. Тийм болохоор бид нэр аврал авсан байна. Одоо харь үндэснүүдийн үе дуусч байна. Одоо юудэчүүдийн үе буцаж ирэх болно. Тэг хүртэл хичнээн хугацаа үлдсэнийг мэдэхгүй ч ганц сайн мэдээний төлөө амьдарч байгаа эзний өмнө зогсмоор байна. Та бүхэн сайн мэдээний төлөө амьдарч чадахгүй байсан ч гэсэн хамт энэ ажил хамтран ажиллаж тэр сэтгэл дотор бурхан амьд байж түүний сэтгэлийг зуран амар тайван ачрал руу удирдна гэдэгт итгэж байна. Баярлалаа. 기도하겠습니다.